Хоёрдугаар бодлогыг хамтдаа бодъё. Автомашин А хотоос Б1 анхны хурдтай хөдлөж Т хугацааны дараа Б2 хурдтай болсон бол тухайн хугацаанд дах хөдөлгөөнийг тодорхойлж явсан замыг олох алгоритмыг зохио. 10 дугаар ангийн физикийн хичээлийн хурдны бодлого байна. Бодлогын өгөгдлийг бичиж өгсөн нь B1, B2, T. Олох нь S. Эхний тохиолдолд B1, B2 хурд ялгаатай байвал хувьсах хөдөлгөөний томьёогоор бодогдно. Хувьсах хөдөлгөөний томьёо нь S тэнцүү B1-ийг үржихэнтэй нэмэх хасах А-г үржихэнтэй квадрат хуваах нь 2. Хурдтгалыг олно. А тэнцүү B2-оос B1-ийг хасаад хугацаанд нь хуваана. Хоёрдугаар тохиолдолд B1, B2 хурд тэнцүү байвал жигд хөдөлгөөн. Энэ үед хурдтгал тэг байна. S тэнцүү B-г үржих нь T. Бодлогын алгоритмыг зохиоё. Оролт нь хугацаа, хурд, B1, B2, гаралт нь S. За бодолт нь B1, B2 хурднаас хамааран туулах замыг тооцоолно. Багш нь блок схемийг үүсгэсэн байна. За энэ тохиолдолд B1, B2 хурд тэнцүү байвал гэсэн нөхцөлийг шалгана. Нөхцөл үнэн байвал жигд хөдөлгөөний томьёогоор бодно. Нөхцөл худлаа байвал хувьсах хөдөлгөөний томьёогоор бодож үр дүнг гаргана. Алгоритмыг ачаалж утга олгоё. B1 анхны хурдыг 30 м/сек, B2 хурд нь тэг буюу зогссон байна гэж үзье. Хугацаа нь 5 секунд. Та бүхэн B1 анхны хурдыг 40 м/сек, B2 хурдыг 10 м/сек, Т хугацааг 9 секунд гэж үзээд үр дүнг тооцоолоорой. Үр дүн нь 225 м.